Бид өнөөдөр үе тэнгийн дээрлэхэлд хүүхдүүдийн аюулгүй байдал болоод замун цахим орчиндох эрсдлийн талаар ярилцуулна. Тэгэхээр студид хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Хунан, замун санхүү эдийн засгийн их сургуулийн инженер технологийн сургуулийн сэтгэл судлалын цэнхмийн ахлах багш Аяганы болон Цагдаагийн ерхий газрын хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хилцээний дарга Цагдаагийн дэд хурандаа Будзаан нартай бид ярилцуулна. Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Сайн байна уу? За тэгэхээр бас сүүлийн үед Монгол улсад үүсэж байгаа нөхцөл байдлуудаар ялчгүй одоо олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа нэг асуудал бол үе тэнгийн дарамт дээрлэхэлтэй холбоотой кейсүүд нэлээдгүй болон бас гарч ирлээ. Тэгэхээр энэ бол дөнгөж анх удаа гарч ирж байгаа тохиолдол бас биш шүү дээ тий. Тэгэхээр ер нь яагаад ийм нөхцөл байдалд бид бас өнөөдөр хүрсэн талаар бас та бүхний мэрэгжлийн хүмүүсийн үүднээс тодорхой тайлбарлах үндсэн урьдчилан шалтгаан бас юу байв? Илүү Монгол төр нь даалт хэлбэрт байна уу? Яг энэ чиглэлийн судалгаа ер нь тухайлбал одоо танай байгууллагатай байгаа юм. За та бүхэн өдрийн мэдрэгэй. За үе тэнгийн дээрлэхэлтэй холбоотой гэмт хэрэг зөрчил, дуудлага мэдээллийн судалгаа мэдээлэл бол цагдаагийн байгууллага өдөр тутам ингээд гараад явдаг. За дээрлэлтийн нэр нь нөхцөл байдлын хандлтын судалгаа ямар байдаг вэ гэдэг бас судалгаанд бас ингээд хийгдэж идвэр. За ер нь бол 4 хүүхд тутмын нэг нь ямар нэгэн одоо байдлаар сургуулийн орчинд дээрлэлт өртөж байсан гэдэг юм одоо судалгаа, санал судалгааны одоо дүүн гээд байдаг. За шалтгаан нөхцөлийн хувьд болохоор энэ хүүхдийн хүмүүжил, төлөвшил, за бусдыг дагаан дуурах байдал, за гэр бүлийн хүмүүжилтэй ингээд шууд байдлаар ингээд суртахуунд шууд байдлаар холбоотой байдлаар ингээд үйлдэгдэж байгаа. Тухайлбал яг одоо манай энэ Монгол улсад яг энэ чиглэлийн мэрэгжлийн судалгаа ер нь хэрэг хийгдсэн байдаг юм бол за дээрэс нь яг сургуулийн орчин дүр хэрхэн үнэлдэг юм бол юм. Яг сургууль болгонд сургуулийн сэтгэл зүйч нар байгаа тийм ээ. Тэгээ үе тэнгийн дээрлэхэлтгээд аваад үзэхээр сэтгэл зүйчдийн хувьд бол 4 үндсэн хэлбэрийг авч үздэг. Эдгээр нь болохоор бие махбодын дээрлэхэлт, зохиох, зодох, гэмтэх, хувийн орон зайд халдах, за хил амаар доромжлох, занал хийлэх, за нийгмийн орчин буюу ангитэй гадуурх байдлаар тэгээ хамгийн сүүлд нь болохоор цахим хэлбэр гэж юм шиг хэлбэр гарч ирж байгаа. За судалгаа шинжилгээний тал дээр бол энэ талаар хийгдсэн судалгааны тэр хамрагдах хүрээ буюу оролцогчдын одоо тоо бол харцангуй ийм цөөн байгаа учраас бас яг тодорхойлж хэлэхэд төвхтэй гэсэн үг. Тэгэхээр ер нь бас сая бол чинь 2025 оны 11 сарын 14-ний байдлаар ихэд гэмтэл суугыг судлан үндэсний төв дээр бол яг энэ чиглэлийн буюу одоо үе тэнгийн дарамт дээрлэлтээс үүдэлтэйгээр 1460 хүүхэд яралтай тусламж авсан гэсэн ийм мэдээлэл бас бидэнд байна. Тэгэхээр энэ хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс яг үндэсний хэмжээнд энэ тал дээр ямар арга хэмжээ авч ямар бодлого барьж ажиллаж байгаа юм бол. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд хүний эрхийн үндэсний комиссийн нэг одоо анхаарал хандуулдаг чухал сэдэв бол энэ хүүхэд багчууд ба хүүхэд эрхийн асуудал. За мэдээж яг энэ үе тэнгийн дээрлэлт бол хүүхэд багчуудын дунд бол өсвөрийнхний дунд бол нийтлэг түгээмэл байна. Энийг бол одоо 2022 23 онд гэсэн үг. Бид нэр дотор байрны хүрээнд бол үдсэн. Өөрөөр хэлбэл ерхий боловсролын сургуулийн дотор байрны хэмжээнд үе тэнгийн дээрлэлт байна гэдэг. За дээрэс нь энэ 23 дахь илтгэлтэй бол бидний боловсролын салбарт хүний эрхийн мониторингийг хийсэн. За энэ дээр мөн ялгаа байхгүй үе тэнгийн дээрлэлт бас өндөр түвшинд байгаа учраас бид нэр зөвлөмж гаргасан байдаг. Тэгээ энэ зөвлөмжийг бол боловсролын яамд хөргүүлсэн. За үүнээс гадна 24 дахь илтгэлтэй бол энэ цахим орчиндох одоо гендер суурилсан хүчир хэллийн одоо энэ асуудлыг бол бас хөндсөн. За энэ хүрээндээ мөн ялгаа байхгүй. Энэ одоо үе тэнгийн дээрлэлт ялангуяа энэ бэлгийн сэдэлтэй дарамт дээрлэлт бол бас өндөр түвшинд байна гэдгийг бол гаргаж тавьсан байгаа. Тэгээ мөн одоо энэ хүрээнд бол бас зөвлөмжийг хүргэж гаргаж одоо ажилласан. Тэгэхээр үндсэндээ бидний зүгээс бол энэ улсын хэмжээнд энэ асуудал бол тулгамдж байна гэдгийг бол бид нэр тухай бүр нь бол хэлжсэн, гаргаж тавьжсэн, энэ дээр тодорхой зөвлөмжүүдийг гаргасан. За их хурлын тогтоолж гарсан байдаг. Дээрээс нь хүний эрхийн үндэсний комиссийн гишүүний зөвлөмж бас явсан байдаг. Сүүлд өнгөрсөн онд бид нэр бас ерхий боловсролын сургуулийн одоо нийслэлийн одоо төвийн дүүргийн нэг ерхий боловсролын сургууль дээр бид нар мөн ялгаа байхгүй энэ үе тэнгийн дээрлэлтийн санал асуулгыг бол явуулсан. За энэ хүрээнд бол юу тодорхой байна вэ? 1600 гаруй хүүхэд оролцсноос тал орчим хувь нь бол нэг удаа ямар нэгэн байдлаар бол өртөжсэн гэдэг ийм одоо хариултыг өгсөн. 150 хүүхэд бол жишээлбэл 7 хоногт нэг удаа гэдэг ийм хөтөлбөр өгсөн.
Тэгэхээр энэ дээр бид нар бол одоо дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ бол өмнө байсан, одоо ч байна. Одоо бол бүр одоо аюултай түвшинд гэх юм уу те. Хурц хэлбэртэй. Тийм. Одоо эн чинь арга хэмжээ авахгүй бол бүр ингээд зэрлэгсэж штэ. Одоо эн чинь бүр үдингийн дээрлэл биш, эн чинь бүр гэмт хэргийн шинжтэй болж ирж байгаа байхгүй. За дээрэс нь цахим руу шилжиж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Яаралтай бид нар юм одоо арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний уламжлалтын арга барил биш байна. За дээрэс нь бидний суур шалтгаантай холбоотойгоор энэ бүх нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлагатай. Ялангуяа хүүхэд багчуудаа бид нэр багаас нь энэ хүн байх, бие биенийгээ хүндлэхтэй, бие биенийгээ хайрлах, инрэх энэ одоо мэдлэгийг бол олгох шаардлагатай. Насныхын төвшөнд нь тохирсон байдлаар бид тэрнийг явахгүй бол эн чинь сүүлдээ ингээд явж. За дараагийн нэг асуудал бол бид энэ хариу арга хэмжээ авдаг энэ механизмаа үр дүнтэй ажилуулах шаардлагатай байна. Өнөөдөр хүүхэд хамгааллын нэлээдгүй олон бүтцийн өнөөдөр одоо ажиллаж байна Монгол улсад. Хүүхэд хамгааллын хамтарсан баг байна. За хорон дээр байна, дүүрэг дээр байна, суманд байна, сургууль дээр байгаа байхгүй. Тэгэхээр энэ сургууль дахь хүүхэд хамгааллын хамтарсан баг маань энэ дээр бол одоо чухал үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр нөө эрсдэлтэй нөхцөлд байгаа тийм айсгуул одоо хамт олонны дунд байгаа үүсэж байгаа энэ үл ойлголцол энэ зөрчилдөөнийг бол илрүүлээд энэ дээр арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ дээр зөвхөн хүүхэдтэй ажиллах биш одоо энэ хамт олонтой ажиллах дээрээс нь арга гэртэй бас ажиллах хэрэгтэй байгаа байхгүй. Ер нь хууль эрх зүйн талаас аваад үзэхээр одоо яг энэ тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлага болоод яг ямар зүйл заалтууд маш тодорхой байдаг юм бэ? Эсвэл бидэнд өшөө илүү хууль эрх зүйн талын ийм нэмэлт шаардлага хэрэгцээнүүд юу үүсчээд байна. Энэ харилцааг юу яаж зохицуулах вэ? За бусад улсуудад бол яг дээрлэлтийн хууль тогтоомжийг батлаад хэрэгжүүлж байна л да. Дээрлэлтийг одоо яг гудамж талбай олон нийтийн газар одоо нас бий төрсэн хүмүүс бие бинийгээ зодох танхаарахаас одоо тусад нь авч үзээд энэ сургуулийн дээрлэл гэдэг бол өөр юм аа гэдэг. Тэр улсуудын одоо охтын сургууль, хөвгүүдийн сургууль, ухаамын тоо, нийгмийн соёл гэдэг олон зүйлүүд бас энэ хуулийг одоо батлах юм үндэс хэрэгцээ шаардлагад гарсан л да. Тэгээ манай улсын хувьд болохоор яг одоо энэ за энэ хүүхд юм байна, за насан туршаагүй юм байна гэдэг ингээд за энэ ерөөдөө годомж талаа нэг булан өнцөг тохоод явж байгаа чи би энэ тэргээд үг хэлээд оромжлолтой нотлогдохгүй те. За би чинь гэмээр уучраагүй юм байна штэ үлдээгээ яваад байдаг. Энэ нэгээд цаашаа даймжирж явсаар хагаад ноцтой одоо гэмт хэрэг одоо үүсэх үндсэн шалтгаан бас болж байгаа нэг хэлбэр байна. За одоо яг яаж шийдэж байна вэ гэвэл эдгээр одоо дээрлэлтэй бол одоо гэмтрийн шинжгүй зөрчлийн шинжтэй гэж үзэх юм бол 100 мянган төгрөг торгох. За 7-30 хоног хугацаараа баримтлах шийтгэлийг зөрчлийн хуулиар оногдуулж байна. За энэ одоо хүний биед хүндрэлтийн гэмтэл одоо уцуулсан те энэ эрүүгийн гэмтрийн шинжтэй 3 жил гаргахаал. За энэ одоо үйлдэлээр таахан дээр бичлэгэн дээр харсан байх тохуурхан дайжнаас доромжуулж бичлэг хийж алдар нэр хүнд нь халдаж занл хийх байдлаар үлдэж байгаа. Эрүүгийн хуулийн 11, 13, 20 дугаар зүйлүүдийн одоо энэ бүрэлдэхүүн шинжийг агуулж байна гэсэн байдлаар иймэрхүү байдлаар ингээд шалгаж байгаа. Хэрвээ энэ юм тэр бол бас одоо хүнд яаш хүнд хохирол учирсан бол те нүд дам сохрох те шүд дам уурах гэл хүнд орж учирсан бол ер нь нийт бол 5-аас 12 жил одоо хүртэл одоо 20-аар шийдэж байгаа ийм зүйл байгаа. Тэгэхээр энэ бол эрүүгийн хуулийн заасан ер нь хүнд яаш шийдэлтэй гэмт хэрэгүүдийн нэг. Тэгэхээр үүнийг хүүхдүүд эрх зүйн мэдлэг тутмаг нэг хоёрт одоо нэг энэ хүүхд миний дарамт нь байгаа юм чи яаж чадахгүй гэвэл хөнгөмсгөр найдаж энэ гэмтрийг үлдэж байна. За гуравт одоо үеийнгийн нөлөө хүүхдээ одоо бусдыг даган дуурах байдлаар дээртгэлд үлдэж байгаа хүмүүс гоё юм шиг одоо даган дуурах байдлаар үлдэх шүү дээ. За дөрөвт дэмжигч байдлаар дэмжих хамжих байдлаар тий. Одоо чинь тэнд одоо холбогдоод кино үзэхээ явж исэн хүүхд найзаагаа даган дуурайж байгаад одоо гэмтрийг холбогдож болчихсон явж байгаа чинь тий. Тэр юу энэ зүйлийг эцэг эхчүүдийн гэр бүлийн хүмүүжил, сургуулийн одоо боловсрол хүмүүжил, хүүхд хамгааллын бодлоготой нэгт уялдуулан хүүхд хамгааллын энэ нэг бодлого тогтолцоос зөв голцолд орж эргэж хариу арга хэмжээ тухайр авч явах юм шаардлага байж байгаа. Тэгэхээр ялцчгүй үүсэж байгаа нөхцөл байдлаас ингээ харахаар ер нь жил тутамд бол ямар нэгэн байдлаар одоо кейсүүд улам илүү тодорч гарч ирж шүү дээ. Тэгэхээр нөгөө талаа бараг шар гэрж биш энэ бол улаан төвшөнд бол очсон байна гэж бол олон мэрэгчлэлтүүд хэлж байгаа. За сая бас бунцаа хурандааны ярианаас анзаарж явах тийм нөгөө талаа сэтгэл санааны хохирол гэдгийг ер нь яг
яг энэ ч одоо явж хамгийн хүнд цохилт бол тэр сэтгэл санааны хохирол буюу тэр доромжлуулж байгаа, гутаагдж байгаа тэр мэдрэмж байна шүү. Тэгэхээр мэрэгжлийн үүднээс юу энийг одоо цаашдаа бид ямар үүднээс нь одоо энэ харилцааг зохицуулж энийг юу яаж тооц тусгаж явах хэрэгтэй гэж гойлонд ч юм уу шиг. Тэгээ яг үеийнгийн дээрлэхэлт өөрөө нэг хүүхдүүдийн дундах толом шууламын асуудал биш те. Энэ бол яг сэтгэл зүйн хувьд маш их хохиролтой, үр дагавартай байдаг. Хүүхэд эхний түвшиндээ дээрлэхэлтэнд өртөөд ирэхээр ганцаарддаг, жожигрууддаг те. Цаашлаад энэ сэтгэл готрол, депрешн, те төгшөөрийн асуудлууд болж ирдэг гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээнд бол эцэг их хасран халамжлагч болон тэр багш нар өөрсдөө тухайн хүүхдүүдийг маш сайн ажиглах шаардлагатай байдаг. Дахиад дээрэс нь үеийнгийн дээрлэхэлт хийгээд байгаа хүүхдийн цаад учир шалтгаан сэтгэл зүйн онцлог гэж зүйл байна л да. Одоо яг ямар хүүхдүүд дээрлэхэлтийг хийгээд байна вэ гэхэлэр нэг болвол гэртээ үл тоомсорлогддог. Одоо хайхрамж үүссэн. Нөгөө талаасаа бас гэр бүлд нь хүчирхийлэл байгаа. Хүчирхийлэл өссөн хүүхдүүд өөрсдөө тэр сул дорой гэдэг мэдрэмж авахгүй тулд эсэргээрээ бусдыг тэр өөрөөсөө доор байдалд оруулж тэндээсээ төрхөн хугацааны юм сэтгэлийн ата тата мэдрэмж гоё ч юм шиг тийм мэдрэмжийг аваад байна гэсэн үг. Дахиад дээрээс нь даган дууралт болон энэ хүүхдүүдийн үзэж байгаа одоо сошиал медиа эсвэл үзэж байгаа тоглоом нэвтрүүлэг юу байдгийг тэр өөрөө бид нэр цензур тавихгүй бол болохгүй болоод байна гэсэн үг. Хүүхэд өөрөө тэр нийгмийн даган дууралтынхаа онолоор тэрийг өөртөө хүлээж аваад байгаа гэсэн үг. Энэ бас цаашлаад эмпати чадвар хүүхдэд байхгүй байгаа хэрэг байгаа байхгүй. Хин нэгэн хүнийг зодох, гэмтэх энэ өөрөө тухайн хүүхдэд өөрөөр чинь нэмжингүй сэтгэл гэдэг зүйл байхгүй байгаагийн илэрлэл гэсэн үг. Тэгэхээр багаас нь энийг ерөнхий боловсролын сургууль дээр боловсролын системдээ сайн одоо оруулахгүй болохгүй. Сургуулийн сэтгэл зүйч бол ганцхан сэтгэл зүйч байгаа ш тийм ээ. Тэгтэл тэр хүн чинь мянган хүүхдэд яаж тулж ажиллах вэ? Зүгээр нэг ангид нэг удаадаа үеийн дээрлэхэлт гэдэг юм уу тийм лекц хичээл ороод өнгөрч байгаа. Яг асуудалд өртсөн хүүхдүүдэд нэг юм уу хоёр удаагийн сэтгэл зүйн зөвлөгөө онцлогоо хийгээд өгч байгаа гэсэн үг. Нөгөө талаас одоо хүний эрх гэд харахаар нөгөө талд хүний эрхийн эсрэгцлэнүүд мэдээж үүрэг байгаа шүү дээ. Та эрхээ эдлэхийн тулд үүргээ хүлээх ёстой гэдэг. Тэгэхээр манай эцэг эхчүүдийн хувьд жишээ нь яг мэдээж энэ тал дээр бол илүүтэй бас анхаарал хандуулж байгаа нэг үүргийн хэлбэр бол заашгүй хийгдэж байгаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн үүднээс яг ер нь цаашдаа яг үндэсний хэмжээнд яг энэ дэр одоо нэн тэргуунд заашгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай тийм бодлогын зөвлөмжүүдийг та бүхэн юу гэж харж байгаа? За хүний эрх гэдэг бол үүргийг бол үргэлж дагуулж явж байгаа. Тэгэхээр одоо хүний эрх үүрэг хариуцлага гэдэг тустай юм шиг ингээд ийм ойлголт бол биш. Хэн нэгний эрх бол бусдад бол үүрэг болж байгаа. Өөрөөр хэлбэл одоо миний эрх таны эрхээр хязгаарлагдана л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ эрхийн талаарх мэдлэг ойлголтыг ер нь бид нэр хүн болгонд өгмөр. Ер нь бүх нийтийн боловсрол, бүх нийтийн эрх зүйн боловсролыг бид нэр багаас нь л суулгамаар байгаа. Тэгээгүйгээсээ болоод өнөөдөр одоо хязгааргүй эрхтэй юм шиг өнөөдөр хүн болгоно аашилж томч. Үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа нэрийн доор бусдын эрхэд халдж байна. Бусдыг гутаанд оромжилж байна, тийм үү? Бусдын хувийн орон зай руу халдж байна. Тэгэхээр энийг бид нэр одоо албан болон албан бус боловсролын тогтолцоогоор өөрчлөх ёстой. Ер нь аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэдэг чинь бол энэ мэдлэгжүүлэх, боловсрол олгох, ур чадварыг нэмэгдүүлэх, хүмүүжүүлэх байхгүй. Ялангуяа хүүхдэд дээр бид нэр шийтгэхээс илүүтэйгээр хүмүүжүүлэх, сургах, заах ийм одоо арга хэмжээг л хамгийн үр дүнтэй гэж үздэг. Тийм болохоор хүний эрхийн үндэсний комисс энэ асуудлаар өмнө удаадараа бол хандж ирсэн зөвлөмжийг өгч ирсэн. Боловсролын ам. За дээрэс нь иргэний нийгмийн байгууллагууд яг энэ мэрэгжлийн байгууллагууд хэд хэдэн удаа одоо хурал симпозиум, семинар хийгээд энэ хүний эрхийн боловсролыг энэ эрх зүйн боловсролыг дээшлүүлэх шаардлагатай юм байна гэдэг энэ зөвлөмжийг бид боловсролын яамдаас өгч ирсэн байхгүй. Тэгэхээр энийг багаас нь бид нэр энэ хүүхдүүдэд хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгж чадах юм бол мэдээж хэрэг эн чин өөрөө үр дүнгээ өгнө. Эн чин системтэйгээр ингээд бид нэр үргэлжилсэн байдлаар энэ боловсролыг үргэлж тогтмол олгож явах хэрэгтэй. Зөвхөн одоо жишээлбэл их эцгийн хариуцлага эсвэл их эцгийн одоо хариуцлага асуудал юм шиг ингээд бид нэг хайж болохгүй байхгүй. Ер нь энэ хүний эрхийн асуудал гэдэг, энэ хүүхдийн эрхийн асуудал гэдэг тэр дамаа бид бүгдийн хамтын одоо ажиллагаа оролцоон дээр тулгуурласан байх хэрэгтэй. Энэ дээр бүгдээрээ бид нар анхаарал хандуулах хэрэгтэй. Боловсролоос гадна тэр сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ нь байх хэрэгтэй. Сэтгэл зүйн онцлогоо нь байх хэрэгтэй. Ингэжээж бид нэр энийг цогцуулгана, ингэжээж бид нэр Монгол эрүүл, саруул иргэнэ хүмүүжил, хүн урлан бид.
Нөгөө талаас саяас үүсэж байгаа нөхцөл байдлаас ингээ харахад дотроос шүглүүлэх байдлаар энэ нөхцөл байдлыг илүү ил гаргаж ирж задлж иж бид бас нөгөө талдаа мэдэж авч шүү дээ. Тэгэхээр ер нь бол хууль эрх зүйн талаас яг тэр хамгаалт хүсэж байгаа шүглүүлж байгаа гэдэг юм уу? Тэдгээр хүүхдүүдийг хамгаалсан зохицуулт ер нь хэр байдаг юм бэ? За гэрч орчиг хамгаалах тухай хууль гээд байгаа. За энэ дээр одоо шаардлагатай гэрчийг, эрүүгээрийн гэрч хоригчийг, одоо шүүгчийг хамгаалах юм хамгаалт эрх зүйн тогтолцоо бүрэн бүрдсэн. Хамгаалах үйл ажиллагаа тусгай журмын дагуу явагддаг энэ зүйлүүд. За дээрх мэдээлэл гарч олон нийт одоо хүрсэндээ холбоотойгоор шүүл үлээж байгаа нэрийдлэр худлаа одоо буруу ташаа мэдээллийг одоо олон нийтийн захирал бүлжээнд одоо явуулж байгаа нэлээд хэд хэдэн одоо мэдээллүүдийг цагдаагийн байгууллагууд шалгаж байна. Тухайлбал одоо цахимаар цагдаагийн байгууллага намайг 24 цаг байцаасан гэдэг одоо асуудал яригддаг тийм. За эрүүгийн хэн шийдвэрлэх тухай хууль зөрчлийн тухай хуулинд ямар нэгэн байдлаар цахимаар гомдол гаргахлаа одоо эрх байгууллагаас цахимаар мэдүүлэх явахын боломж болцсон байхгүй. Дарамтлах, хориглох тийм үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь цагдаагийн байгууллага хязгаарлах боломжгүй. Гэтэл энэ одоо дүүнийг дамжуулаад одоо ашиглаа тийм өөрт ашигтай байдлаар одоо хувийн аккаунтаа одоо дагагчийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн одоо иргэдээс тийм цахим орчинд хурамч худлаа мэдээлэл тараасан олон нийтийг бухимдуулсан талцуулсан ийм асуудал гарч ирсэн. Тухайлбал одоо манай одоо садан төрөл аав ээж одоо хэн байдгийг энэ хүмүүс одоо ийм хуулийн хэлтийн байгууллагад ажилладаг барьдаг гэсэн худлаа ийм мэдээллийг бас ингээд зорилготойгоор ингээд тарааж энэ асуудлуудыг одоо дээрлэлтийн тэр одоо үндсэн сэдв рүү өөр чиглэл рүү одоо чиглүүлэх зорилгыг агуулж ийм мэдээлэл тараасан байдлыг шалгаж байгаа. Тэгэхээр бас бидний ярилцах хугацаа маань нэлээд төгсөх ойртож байгаа шүү. Тэгэхээр ер нь цаашдаа одоо яг ийм нөхцөл байдалд даамжруулахгүй тулд ер нь сургуулиудын хөтөлбөр дээрч гэдэг юм уу ямар байдлаар бид илүү нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал түрүүн одоо бас их хүндий ярьж байгаа ярианаас сонсогдвол хууль эрх зүйн мэдлэг нь байхгүй байна ч гэдэг юм уу. Тэрнээс болоод өдөр гимших, айж ичих тэр мэдрэмжийн илүү байхгүй байгаа ч гэдэг юм уу тий. Тэгэхээр мэрэгжлийн үеийн үднээс энийг юу нэмж харах. Мэдээж хэрэг хамгийн хүүхдийн анх дахь орчин бол гэр бүл байгаа тий. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдэд чанартай цаг гаргах, тийм ойлголцох, хайрлах тэр суур одоо ойлголтын өхөн зүйтэй. Зүгээр хүүхдтэй хайрлж яана харж ингээд хувийн сургуульд нь оруулаад юм эсвэл дуулан секцэнд нь оруулаад орхичдаг. Хүүхдийг огт сонсдоггүй ярилцдаггүйгээс болоод хүүхд өөрөө дотгошоо болоод байгаа. Дээрэс нь инсулин хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг аваад үзэхээр дандаа 24 цаг сошиал орчин буюу утаснаас хамааралтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө амьд харилцаа байхгүй учраас дэлгэцээр гарч ирж байгаа тэр бүх зүйлийг бодит амьдрал гэж хүүхдүүд хүлээж авч байгаа учраас эцэг эхчүүд та бүхэн ямар ч насны хүүхдтэй бай тэр утасны хэрэглээ болон хязгаарлалтыг зохицуулах шаардлагатай амьд харилцаагаа үүсгэх тийм үү хүүхдийнхээ сэтгэл зүйг анхаар сонс ямархуу төлөвшөлтэй болж хүмүүжиж ин гэдгийг анхаарна л гэсэн үг. За баярлалаа. За та бүхэнд маш их баярлалаа. Бид студид хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Хунан, Замун санхүү эдийн засгийн их сургуулийн инженери технологийн сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн анхлаг багш Айганы болон цагдаагийн ерхий газрын хүүхдийн гин тэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа будсан нартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.